уншиж үзээгүй. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын шүүхийн тухай хуульд шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг улсын их хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж томилохоор заасан. Монгол улсын шүүхийн тухай хуульд шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын эсхийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу улсын хурлын гишүүн Өргөдлийн байнгын орны дарга Номин Чимэг ахалж хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Дондов ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн бодлогын газрын дарга Манх болд хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Мягмар Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн захирал Амар санаа Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Мөнхбат Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Данзан Нуруу улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны хуулийн бодлогын хилцэн ахлах зөвлөх Оргил болд улсын их хурал дахь Ардсан намын бүлгийн зөвлөх Номин Гэрэл шүүхийн сургалт мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Дүлгөөн Шихийн хотог их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар мандах нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан болно. Ажлын хэсэг Монгол улсын шүүхийн тухай хууль, шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, нэр дэвшигчээр бүртгэж нийтэд мэдээлэх, илтгэгч гишүүнийг томилох, нэр дэвшигчийн баримт бичгийг парламент цэгийн цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, шинжилэн судлах, нэр дэвшигч тус бүртээ ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан улсын хуралд санал болгох гэсэн тодорхой үе шатын хүрээнд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй ил тод хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт материалыг 2025 оны 9 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд 25 хүн материал ирүүлсэн. Ажлын хэсэг хүсэлт материалыг хүн тус бүрээр хилцэн, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан гэж үзэн тус 25 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. Сонгон шалгаруулалтад 25 нэр дэвшигч оролцсноос нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татсан бөгөөд Монгол улсын шүүхийн тухай хууль заасны дагуу санал хураалтын дүнгээр ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дараалалаар ирэмблэн сул орон тоогоор нэр дэвшүүлж байнгын хороонд хөргүүлэх заалтын дагуу нэр дэвшигч Хүрлбаатрын Эрдэм ундрах Чадраа балын баян жаргал, Цэнд аюушийн жавхлан төгс, Чин зоригийн үнэр жаргал нарыг шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн хууль зүйн байнгын хороонд танилцуулсан болно. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, нийтийн сонсголын тухай хууль, шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж сонсголын тайланг гаргасан. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсголын тайлан болон шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйл заасны дагуу хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хилцэх үед Улсын хурлын гишүүн Даа Цогтбаатар, Д Гамбат, Ж Баярмаа, Ц Сандаг очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авсан бол Улсын хурлын гишүүн Сайн зориг, Баасан жаргал, Эрдэнэ болд, Инх баяр, Гамбат, Сандаг очир нар үг хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанд Улсын хурлын гишүүн Баасан жаргал нэр дэвшигчдийн талаар санал хураалтыг нууцаар явуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, хууль зүйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор баталсан шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 13 дугаар зүйлийн 13-ын 5, 13-ын 6 дахь хэсэг заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Хүрлбаатрын Эрдэм ундрах, Чадраа балын баян жаргал нарыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хилцүүлж шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн бол
нэр дэвшигч Цэнд аюушийн жавхлан төгс чин зоригийн үнэр жаргал нарна байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдэд олохын санал аваагүй болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн нэр дэвшигчийн танилцуулга, шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай улсын хурлын тогтоолын төсөл болон байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүд та бүхэн тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн нэр дэвшүүлэх асуудлыг хэлсэн талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Хуралдаан даргалагч улсын хурлын гишүүн Сандагч.